За бүгдээрээ сайн байцгаана уу минь. За өнөөдөр одоо бол нөгөө элэг цусны улирал эхэлсэн. Яг нь монголчуудад бол нөгөө аа, нар сарны тоололтой холбоотой цагаан сараа их тусаас ерөнхийдөө Азиудаас нь жоох өөр хийгээд байдаг. Тэр тооллоор нь бол хаврын хэн сар гараагүй байгаа юм л да. Гэтэ яалтчгүй одоо нар сар од чинь ингэ тохиогоо заагаад байгаа учраас хүссэн үсээгүй байгалийн чамар хүний манх үед бол явнаа. За элэг цусны цаг эхэлсэн байна. Багш нэг хальт бол мэдээлэл хүргэсэн байгаа. Одоо энэ дээр нэг тийм цустай холбоотой мэдээлэл ярих гээд байна. За тэр нь ялангуяа элэг бол бидний цусны банк л да. Цусыг хадгалдаг тий одоо төлжүүлэхэд тусалдаг. Элэг дэлүү хоёр бол цусыг хадгалах болоод шимжүүлэх үүргээр нэгдэж нэг баг болж ажилладаг юм хоёр хэрэгтэй байхгүй юу? За гэтэл бидний хүн гэдэг их сонио юм та. Зөвхөн одоо сайн хоол идээд, сайн нойр аваад одоо хангалттай хөдөлгөөн хийгээд энэ бие нь бас сайхан явна уу гэвэл бас дутагдaltaй. Буюу одоо нэг явдал мөр гэж нэг ойлголт яриад байна шүү дээ. Явдал мөр дотор яг үнэндээ хүний зан ааш ямар юм, харилцаа хандлага ямар юм, бусдтай хэр нийцтэй байгаа юм, хэр өөрийгөө ойлгуулж чадж байгаа юм гэдгээс ахуулаад их олон юм яригдана л да. Тэгэхээр одоо сүүлийн хүмүүсийн ингээ харахаар ялангуяа хаврын цагт нэг хүн та бүхэн минь анзаарсан бол нэг хүн ядраад байдаг да. Нэг юм унтамхайр цаанаасаа унтаад байна гэж байгаа бол ер нь процесс нь юу гэсэн утгатай үг юм гэхлээр цаанаасаа биеийн одоо эрчим хүч хангалттай биш байгаа учраас унтах хэрэгцээ байна буюу эрчим хүчээ жоохон нөөцлөх шаардлага байна л гэсэн. За нэг. За хоёрдугаарт унтж байгаагийн цаана юу яригдж байгаа юм гэхлээрэ зөвхөн нойроор хийгддэг цэвэрлэгээ, нойроор хийгддэг эрчим хүчний төвчлүүд байдаг байхгүй хүний биех онцлогтой. Тэгэхээр тэр нь дутчих юм бол нойроо дахиад авах гад үзнэ. Ихэвчлэн бол хаврын цагт бүрний үйл ажиллагаас давхар элэгтэй хамт сулраад ороод ирдэг учраас одоо урд нь бол нөгөө яг үечлэлээрээ бөөр давсганы үе явчихж байгаа шүү дээ. Удирлынхаа цонхоор тийм ээ. За тийм учраас тэрний нөлөөгөөр бас жоохон унтамхаараад байдаг тохиолдол байдаг. За яг гадны эгц нэг ийм судалгаанууд байт юм л да. Одоо жишээлбэл хавар бол хүн одоо 100 намар өвлийн турш хэр их тосон дуустдаг амин дэмийг сайн авч чадсан юм бэ? Одоо витаминууд гэсэн үг шүү дээ тий. Чадсан бэ гэдгээс хамаарат яг тэрнийхээ нөөцийг тийм шалгуулдаг үе байдаг. За тэр нь хавар. Учраас энэ хаврын цагт бол ялангуяа сэтгэл маш их тийм одоо энэ биед нь хэр их тэжээлийн нөөц байгаагаас хамаарат сэтгэл хэр доктортой байж чадах вэ гэдэг нь шалгадаг юм уу яахгүй хаврын үйлрэл бол өөрөө. Тэгэхээр энэ дээр одоо хэрвээ хавар ингээл докторгүй болоод хямраал, гуниглал, эсвэл сэтгэл нь дээшээ доошоо донслоо байх юм бол за ер нь бол би нэг биеийг нэг иймэрхүү байлгаад ирнэ бүтээсэн юм байна да гэдэг дээр өөртөө бас дүгнэлт хийж болно. За ялангуяа хаврын үйлрэлийг ажигладаг анзааралтай зүйл бол өвөл бол ерөөхдөө мах идэд ороод ирж байгаа шүү дээ хүний бие те. Мах идэд ороод ирж байгаа учраас одоо шар усны нөхцөл нэгдлээ нөгөө мах идэж болдог үе одоо жоохон биш болж хуурна. Яагаад тэгэхээр эдсэн ч гэсэн нөгөө илэг хитрхийх мах идээд байх юм бол мах ч өөрөө жоохон халуун чанартай. Зөвхөн адууны мах гэлтгүй шүү. Ерөнхийдөө мах бол ихтэх юм бол маш их халуун үүсгдэг. Тэгэхээр энэ дээр бол хэмжээний хувьд ярьж шүү дээ. Чинээ одоо бүлээн чанартай байдаг ч гэсэн махныг тэр одоо амин хүчлээр нь ингэж жижиглж задалж дахиад буцаад угсардаг процесс одоо илгэний бас үндсэн үйл ажиллагааны нэг багхгүй юу. Мах бол зөвхөн ходоод нь задардаг биш. Цаашаа нарийн гидс рүү ороод нойр булчирхайн ферментийн протеаза фермент тусламжтайгаар одоо явна л да. За гэхдээ одоо энэ дээр сайн задарч чадаагүй гэх юм уу эсвэл дутуу задарсан гэх юм уу энэ зүйлүүд чи илэг рүү цусаар очихоосоор аргагүй. За тэгэх юм бол илгэний ачаал бүр их нэмэгддэг. Ялангуяа ингэж махан дээр зажлалт сайн хийхгүй байгаа тохиолдолд ходоод чинь шүттэй биш шүү дээ. Хичнээн хүчил янз бүрийн бууж ирж байгаа ч гэсэн алив нэг зүйлийн гадаргууг хайлуулдаг болохоос ш бүгдийг хайлуулж бол дийлдэггүй байхгүй юу. За тэгэл тэр чинь бүгдийг их хэмжээний мэдээд байх юм бол ходоод чинь бүгдийг хайлуулдаг байхын тулд ингээд маш их хэмжээний хүчил ялгаруулж байгаа шүү дээ. Тэр нь эргээд ходоодны шарх үүсгэж байгаа. Тэгэхээр бидний ер нь амьдралын хэм маягийг бид нэр өөрчлөхөд хүргэдэг л дээ. Тэгэхээр энэ дээр элгэн дээр бол ялангуяа одоо нөгөө хавар болоод ирэхээр уул нь байгалийнхын жамаар хавар болоод ирэх юм бол нөгөө хоол хүнс чинь ингээ багасна шүү дээ. За одоохон. За тэгэхээр яадаг вэ гэхээр
Одоо энэ илгэндээ ер нь тусдаа байхын тулд бид нар илгээгөөрөө модон мохоод ирэхтэн. Тэгэхээр ногоон төрлийн ногоон өнгийн ногоонуудыг жигинжиддэгсэн жуус, шүүсэл дуудагсан жуу ямар нэгэн байдлаар илгэндээ бол тус үзүүлж болно. Гэхдээ энд бас хэрэглэх цаг гэж нэг юм байна. Энэ замбраагүй юм байхгүй. Хэрэгтэй гингүүтэл буусаа миксердэж уугаад байдаг хүмүүс байдаг байхгүй. Энэ тийм тустай бол биш. Яг л нэг тийм өөрийнх нь биеийн онцлогийг таниаг байгаад нь шүү дээ. Тэгэхээр одоо энэ хаврын нөхцөл таны цус хэрэг шимтэй байгаа юм бэ гэдэг чинь шалгагддаг үе. Энэ дээр бол жишээлбэл юу яана л да. Сэтгэл санааны нөлөө орж ирнэ. За цус багталт гэдэг өвчин байдаг. Одоо өвчнөдөө энэ чинь яг цусны тэнцвэргүй байдал байхгүй. Тэгэхээр энэ цус багталтан дээр бол ялангуяа хараа нэг хүмүүсийн нэг ийм хандлага байдаг штэ. Үнэн гэхдээ гэдэг нэг хандлага байдаг штэ. Тийм. Гэхдээ ийм байхгүй юу гэдэг нэг цаанаасаа нэг нөгөө хүнийхээ ярьж байгааг бүлээн зөвшөөрөөд байгаа хэрнээ цаанаа 100% санал нийлэхгүй байгаа байдал нь штэ. Уул наа чин тийм л дээ. Гэхдээ тийм байхгүй юу. Одоо өөрийгөө өмгөөлж нэгэсэн доо. Уул нь таны хэлж байгаа зөв миний хоцорсон үнэн гэхдээ тийм тохиолдсон гэдэг нэг давхар нэг өөрийгөө хамгаалах шалтгаанууд байна да. За энэ бол цус багталтанд шууд хүргэдэг. Буюу таны сэтгэл дотор үүсдэг энэ хөдлөлөөд таны цусыг хэрэг шимтэй байлгахад оролцдог л гэсэн. Тэгэхээр энэ сэтгэл гэдэг харагддаггүй зүйл чинь эргээд бидний биед иймэр нөлөөлдөг учраас энийг энэ одоо харагдахгүй юм чинь ямар ч нөлөөгүй гэж үзэж ерөөсө болдоггүй. Тийм утгаар энэ тохиолдолд хэрвээ зан чанар дээр байгаа энэ хандлагаа засахгүй л байх юм бол хичнээн цус нөхөн төлжүүлдэг одоо төмөр фоли үрчил B12 уугаад бол нэмэр байхгүй ээ. Нэмэр байхгүй. Тэгэхээр энэ дээр бол хамгийн түгээмэл эмчилгээний арга юу вэ гэхээр өөрийнхөө эхлээд байгаа хүн хүлийн зөвшөөрөх хэрэгтэй болчтой. За би яг ийм алдаа бол гаргад юм байна. Үний юм байна. Тэгээд хүлийн зөвшөөрсөн цагаас ахуулаад хүн засах боломжтой болдог байхгүй. Би ингэж ярихад бол болчих, ингэж хандхаа болчих. Энийг арай илүү ухаалгаар тэгвэл яаж сайжруулж болох юм бэ гэд өөртөө ажиллаад эхлэх юм бол элэний бол нөгөө хадгалж байгаа цусны шим гүйцэх ийм бас одоо давуу талыг одоо үүсгэнэ. Яг үнэндээ хүн байна. Эдсэн махныхаа хэмжээгээр цус сайтай байдгүй л үгүй. Үгүй. За нэгдүгээр хэмжээ яригдана. Хэдэн цагаас эдсэн одоо яригдана. Ньютон хольж эдсэн яригдахаас гадна тухайн хүний сэтгэл санааны байдал ямар байгаа юм бэ? Хэрвээ асар их гуниг гутралд орсон асар бухимдалтай байгаа үед яг тухайн үед эдсэн хоол таны цус руу орж иж чадахгүй. Тэндээс цус сайн үүсчлээхгүй гэсэн. Яагаад гэвэл та хэдэр хоол одоо идэж явах үедээ асар их бухимдаад эсвэл хоол идэхийн өмнө бухимдаад дараа нь хоолоо идчихлээ шүү дээ. Тэгэхээр бид нар чинь маш их хориг системэд ингээд нөгөө бүгдээрээ нөгөө гэрлийн хасаагаад ингээд юм онц байдал зарлцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол тэрийг аюултай гэж үзэх учраас гаднаас юу ч оруулахгүй бүгд нь хаачдаг л гэсэн. Цус руу оруулахгүй. Тийм сайн нийлэгжүүл дийлдэг учраас хэрвээ би эндээс шимиг авах ёстой штэ гэдэг ингээд хүчээр ингээд янз бүрийн одоо хоол хүнсийн зүйл идлээ л дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо тийм хориг системийг давж цаашаа гардаг учраас ихэвчлэн тэр тийм тустай хоол ууж чаддаггүй. Тэгэхээр сайн сайхан хоолыг муу болгох, чанарыг хувиргах тийм чадвар биднэрт байдаг гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол таны сэтгэлээс урган гарнаа. За дээрэс нь хараа хүн амьдралд бол хүний энэ одоо төрөл бол маш ховор олддог төрөл. Одоо бурхны ном сургаалд бичсэн байгаа шүү дээ ховор олддгоо гэдэг. Тийм амар олддоггүй гэсэн. Хүн бол сайн болон муу аль алийг нь хийн. Аль алийг нь хийн. Гэхдээ одоо мууга түлхүү хийчих юм бол муу үеийн үр нэмэгдэнэ гэдэг хүн тодорхой хэмжээнд танин мэдсэн байгаа шүү дээ. Тэрийг танин мэдсэн ч гэсэн яг бүрэн энэ бахан биедээ шингээж ойлгоогүй учраас тухайн хүний зан авир өөрчлөгддөг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр одоо хараа амьдралд баяр одоо нөгөө сайн сайхныг мэдрэх баяр баясгалыг одоо олж харах альва юмнаас ийм боломжууд зөндөө байдаг. Бүр маш олон байна. Нэг гоё сайхан цэцэг харшин ч гэсэн хүний сэтгэл сэргэндээ. Гэтэл хараа нэг юмны үн цэнийг одоо нөгөө юугаар хэмждгээс тань хамаарад цэцэг харшин ч гэсэн энд баясаад тахтай яа дээ. Энэний сайн сайхан хаана байгаа гэдэг хүмүүс байна. Ингэх тусмаа танд хортой буюу та сүулт нь тухайн үед л нөлөө байхгүй. Сүулт нь сайн сайхан зүйлийг харж баясах тийм мэдрэмжээ хөгжүүлж чадаагүй улмаас одоо насны төгсгөл юмыг голдог, буруутгадаг эсвэл бол тэр нь тааламжгүй ханддаг энэ төр сэтгэл үүсэж байгаа байхгүй юу. Тэгэд энэ таныг эргээд хорлцдаг юм аа. Ялангуяа тэр баясаж чадахгүй байх, юмд баярлаж чадахгүй байх. Баяр баясгалаар амьдрал дутуу байх тохиолдолд яа гэм гэхээр цус нөхөн төлж дийлдэг. Нөхөн төлж дийлдэг. Цус чинь яг юу хийж байгаа юм гэхээр махан бие дотор эс болгонд бүх шимийг түгэж байгаа юм бүгдэнд нь. Тийм учраас таны хумс хүртэл ургаж байгаа, үс хүртэл ургаж байгаа байхгүй юу. За ийм байдаг учраас ялчгүй сэтгэл рүү анхаарахаас өөр арга байхгүй.
Тийм болохоор бид нар бол сэтгэлтэй холбоотой юм сургалтууд удахгүй зарлана. За дээрэс нь цус багталтанд оруулдаг нэг юм юу вэ гэхээр амьдралаас айдаг. Амьдралаас өөрөөс нь айна. Одоо яаж туулд юм блэ дээ. Яасан ч хэцүү юм дээ гэдэг ч юм уу. Эсвэл зүгээр л амьдрал тохиолдох тууллуудаас айгаад байдаг. Айгу тэгчих юм биш байгаа. Ийм тохиолдчих юм биш байгаа. Энэ болгон ялангуяа настай хүмүүс дээр одоо яг бот дээр мэдэгддэг байхгүй юу? Шууд цус багталтанд оруулдаг учраас яаж сайхан юм уугаад нисэхдэг үү? Тэрхээрдгүй юм байдлуудыг үүсгэнэ. Тэгэхээр одоо энэ мэд бидний сэтгэл хөдлөл яг үнэндээ бидний нөгөө нэг хүс хүчээ гаргаж одоо бий болгосон хоол хүнстэй. За нойр бид нар чинь нойр авахын тулд бас нэлээд хэдэн цагийг итгэхгүй юм хэвтэй байрлал руу орж ингэж амарж иж нойрыг чинь бас ахуулж байгаа шүү дээ. Тэр чинь нойр чинь авлаа гэдээ автчихгүй яг үнэндээ гүний нойр руу орж сайн амарж явах хэвээр ахуулаад цагууд байдаг. Тэгэхээр маш их хүчин чармаалтын дунд таны энэ идэ ундаа энэ нойр амралт чинь юм бий болдог учраас энийг зүгээр сэтгэл дээр очингуудаа тэглээд үн цэнэгүй болчих магадлал насаг өндөр байдаг учраас багш өндөр энийг тайлбарлаж өгье гэхэд хичээл орж байгаа шүү. За тэгээд энэ дээр бол яг хуу элгэн дээр бол архины гаралтай, архины бус гаралтай өөхлөлт гэж байдаг. За элгэний өөхлөлт бол одоо хүмүүс ерөнхийдөө бас нэг эрүүл мэндийн мэдлэг нь харьцангуй сайжирсан шүү дээ. Элгэний өөхлөлт бол элгийг хатууруулахын суурь. Элэг эхлээд өөхөлж иж хатуурдаг. Яагаад гэж өөхөлж байгаа хатуурж байгаа юм гэхлээр элэгний эс болоод эс хоорондын орон зай эсийн гадна талд маш их олон өөхнөд очоод ирэхээр элэгний эс рүү нэвтрэх цусны урсгалыг сааруулдаг. За тийм учраас элэг ерөнхийдөө бол нөхөн төлж хурдан удаашрдаг учраас одоо хаагдж штэ. За тийм учраас одоо энэ дээр за миний камер булаачих юм. Яасан бэ? За тийм учраас одоо элэгтэй холбоотой одоо ялангуяа элэг цусны сар юм чинь элэгтэй холбоотой арай болоогүй 10 минутын дараа дуусна шүү. Нэг 30 минутын бичлэг хийхгээд сууж. За өөрөөх нь нүрээ гаргая гэсэн чадахгүй байх юм. Яах вэ? За. За тэгэнгүүт элэг сайн байх юм бол за элэг бол гормоныг хоргоожуулдаг учраас гормон гэдэг бол тэр чигээр сэтгэл зүй шүү дээ. Тэгэхээр таны гормоныг одоо хоргоожуулах гормон бол таны ялгаруулж байгаа сэтгэл хөдлөлөөс үүсдэг. Тэгэхээр тэр одоо илүүд гарсан бүх юмыг бол хоргоожж явах хэрэгтэй. Хэрвээ хоргоожихгүй байх юм бол таны биеэр эргээл, таны пүүсийг чигсгээл, даралтыг чигсгээл ерөнхийдөө зүрх судас болоод бүх бие дэрхний ачааллыг нэмчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр эцсийн нүндээ яах нь элэг үйл ажиллагаад нь саад учруулахгүй сайн байгаад ах юм бол таны бие тэнцвэртэй байх суурийг элэг өөрөө хангаж өгнө. За дээрэс нь элэг бол одоо цусны банк шүү дээ тий. Ялангуяа бид нар чинь цус багталтанд орохоор энэ төр элэг энэ төр монголчуудын юу вэ штэ шүүрхийгээр нь элгээ сайхан нарийнхан өсөж байгаа бусалж байгаа ус руу дүрээд даасан дээр тавьж байгаад иддэг энэ төр бол монголчуудын цус төлжүүлдэг арга мөн. За гихмит байдлаар элэг илгээд итгэдэг тий. За энэ аргыг одоо манай монголчуудаас хэрэгжилж ийн л да хэрэгэлдэг энэ тустай байдаг. Гэхдээ хамгийн чухал одоо анхаарах юм бол мэдээж хүн хоолндоо анхаарна, нойрондоо анхаарна, сэтгэл санааны байдалтай хамгийн чухлаар анхаарна л гэсэн. Энэ сэтгэл зүйдээр анхаарч бид нэр хамгийн эцсийн шим яригддаг учраас ялангуяа энэ хоол зүйч нарын хувьд бол заавал сэтгэлээр гүнзгийх хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж хүний ойлгож эхэлнэ. Бусдаар 1000 хоолыг одоо ингээ өөрчлөөд солиод бол нэмэргүй байх тохиол асар их байдаг. Тухайн сэтгэл дээр маш их тээг байгаа юм чинь. Тэр бол очих хөстөө шимүүд ингээ тагалдаг байх нь л дээ. За тийм учраас одоо яах вэ гэхээр ер нь багш нэг ийм зүйлж хэлж өгөх гээд элэг цусны сар учраас цус багталтай байх юм бол угаасаа ядраад ийш дээ ойлгомжтой. Тэр цус багталтаасаа та өөрөө ядрахаас гадна таны элэг маш их ядардаг байхгүй юу? Цус нь шимгүү тэгснээ баг. За тэгээ дээрэс нь нэмээд хэрвээ тухайн хүн одоо бухимддаг эсвэл ууртай эсвэл стресстэй ийм байх юм бол одоо яагаад юм гэхээр энэ цус өтгөрөх ёстой. Өтгөрөд ингээ бүлэн үүсдэг тромб гэж ярьдаг те бүлэн. За ингэж үүссэн тохиолдолд бол жоохон их төвхтэй болчихно. Маш их эм тарианы хэрэглээр орхоос арга байхгүй. За уламжлалтын мэдээж эмчилгээнүүд бол байна. Гэхдээ удаан хугацаанд үр дүнгээ өгнө. Нэлээд тууштай байж сайхан үр дүн гардаг учраас хүмүүс чиг тийм юу штэ туушгүй штэ. Нэг юм сонсоод гяс үр дүн хүлээдэг. Тэр нь гарахгүй бол хайчдаг. За тийм учраас энэ дээр бол одоо яах вэ гэхээр хэдүүлээ маргааш үлэнс суулгаад
Багш нар дасгал хийж өгөх гэж байна. Тэгэхээр энэ элгэн дээрээ сайхан гараа тавьж байгаа өглөө амьсгалж өгөх гэж байна. За илгээ дүүргэж ийн гэж бодож амьсгална. Хамраар амьсгал аваад хамраар гаргана. Илгээ сайхан дүүргэж ийн. За тэгээд хамраар жоохон амьсгал аваа гарахад таны гидс чинь хоошоо нуруулуугаа одоо жижигхэн болох ёстой шүү дээ. Эхлээд гидсийг шаар шиг хийлж байгаа юм чинь. За амьсгал аваад гидсийг дүүргэлээ. Анхаарал зөвхөн илгэн дээр байна. За жоохон суллаа. За суллагтаа болвол элгэн дотор байгаа хатуурлууд, зангирлууд, чангарлууд, үйл ажиллагааны удаашрлууд амьсгалаар чинь гарч ийна гэж бодох ёстой. За тэгэхээр нүдээ сайхан анд сууж агаад элгэн дээрээ их сайхан төвлөрөх нь байна. Төвлөрөх нь байна. За энэ маш чухал. Тийм учраас гараа элгэн дээр эхний ээлжинд тавьдаг юм. За тэгээд элгэндээ хэрэгт талархаж байгаа. Одоо элэг чинь маш их олон тэжээлийн нөөцийг элэгэн дотор өөрөө хадгалдаг. Таны цусны дотор хэрэгтэй альбумын, глобулин болоод бусад ахлааны уургуудыг элэг өөрөө угсарч үйлдвэрлэдэг. Маш их одоо ажилтай байхгүй юу? Одоо хажууд нь бид нар өөрсдөө залах уу? Элэг бол маш их ажлыг хийдэг. Яг бид нар одоо элэг болоод элэгний ажлаа хий гэх юм бол зүгээр хинч хийж барахааргүй тийм их ажилтай. Гэтэл бид нар сэтгэл санааны байдал болоод эсвэл амьсгалж байгаа байдлаасаа, хоол хүнс, нойрын өгж байгаа байдлаасаа болоод зүгээр л ер нь ядрааж амьдардаг. Тийм учраас цагаасаа эрт буцах гад байдаг. Махан биеийг одоо бас нэг хэрглэж амьдрахын тулд энийг нэг цагт нь амрааж идэж уулгаж сэтгэл санааг тайван байлгах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр онцлогийг бид нэр жоохон ойлгож хөдөлгөөн шаардлагатай. Эрүүл байяа л гэж бодож байгаа юм бол ер нь бол эрүүл байж ич эд эрхтэн эрүүл байж ич амьдрал чанартай байдаг. Бусдаар бол заавал хүн болгон одоо ч 170 см өндөртэй хүн заавал 60 кг байна гэсэн норм хаач байхгүй шүү дээ. Эрүүл биен дээр саруул ухаан байна. Амгалан сэтгэл зүй байна. За энэ маш чухал. За эднэр л нэг дор бүрэлдсэн байх юм бол хүн юм хүссэндээ хүрч чаддаг. Тийм учраас одоо эд эрхтнийг нэг жижиг юм энэ хамаагүй гэж голохгүйгээр тухайн эд эрхтнүүдэд анхаарч ижил одоо амьдрал өөрөө хэцүү болж хувь. За хоёрдугаард энэ эд эрхтнүүд хэрвээ сул байх юм бол хүний зориг хүртэл сул байдаг. Хүн болгоныг амьдралд мөрөөдсөн, зорьсон, хүссэн эцэгтэй байхгүй би нэг иймэрхүү амьдрмаар байна. Ийм зүйлд хүрмээр байна. За тэгэхээр тэр бол таны бие хэр эрүүл байгаа юм бэ гэдгээс асар их хамаардаг буюу хүн чинь зориг руугаа ингээ хөтлөгдөд ингээ хичээгээд явж байхад бас ядарна штэ. Ядарна, унана, мохно, цуцна. За тэнд бол таны эд эрхтний эрүүл байх юм бол тань дэмждэг одоо босоо. Одоо хичээгээд үзье. Дахиад нэг оролдоод үзье. Энэ бол таны эд эрхтнүүдээс гарч байгаа. Яг та амьдрах ёстой учраас тэд нар чинь пүшэлдэг байхгүй эзнээ. За ингээд хичээгээд үзье болж байна. Энэ бол эрүүл эд эрхтэнтэй ингээ хэвийн сайхан биетэй байх юм бол та нэг тийм нэг сайн тусалдаг, туршдаг, тулдаг нэг тийм анганд найз нөхөр байдаг да. За яг тийм юмтайгаа л явж гин гэсэн. Тийм учраас эрүүл мэндийг анхаарж иж дараагийн амжилт яригдана. За тэгэхээр амьсгалын дасгалыг багш нь зааж өгсөн учраас өглөө болгон бас ингээд хийгээд дадуулаарай. Одоо хаврын ихэнх сарын өнөөдөр чи шиний 10 хаврын сүүл сарын шинийн 12 хүн хүртэл эрхвчлэн үргэлжилж байгаа. За элгэний үйл ажиллагаа хэрвээ муу хүн байх юм бол за цааш явна. Заавал элгэний онгоох хаах сараас бас хамаардгүй. Жилийн туршдаа элгэн муу байгаа тохиолдол байна. За тэгэх юм бол жилийн туршдаа анхаарна. Зүгээр энэ элэг цэсний сууг нэгдэж байгаагийн давуу тал нь юу юм гэхээр энэ хугацаанд арай илүү түлхүү анхаарал өгөх юм бол эсийн төвшөнд очиж чаддаг л байхгүй. Тэр өөрөө ялгаатай. За тэгээд анхаарал тавин сонссонд баярлалаа. Багш нь эхний энэ камер дээр тест хийж үзэж байгаа учраас дуу болоод дүрс нь ямар байхыг сайн мэдэхгүй байна.